За, үе тэнгийн дээрлэхтийн асуудлаас хууль зүйн талаас өөр ойлголттой. Заавал 2 түүнээс дээш хүүхдүүд бусад хүүхдийнхаа эсрэг давтамжтай юм үйл ажиллагаанууд байгаа. Тэгээд яг хуульчлах гэдэг юм уу, эрүүгийн хариуцлага, хууль зүйн талаас хариуцлагын асуудлыг маш нюанстай явахгүй бол хүүхдүүдийг бас хит их эрүүжүүлэх юу гэдэг олноор нь ч гэдэг юм уу ийм зүйл рүү оруулцдаг ийм талтай байдаг. Тийм учраас энэ эрүүгийн үйл болон зөвшлийн үйл рүү оруулахдаа маш боломжтой оруулахгүй бол угаасаа үйлдэгдэх буюу хэлбэр нь бүлэг байдлаар үйлдэгддэг ийм зүйл байна. Тэгэхээр энийг бас нэг анхаараасаа гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт яг зүгээр энэ үе тэнгийн дээрлэхтийн зан үйлийг засах сургалтын асуудлыг хийнэ гэж байгаа боловч хэн хариуцж хийх нь ямар хөтөлбөрийн дагуу хийх дээрэс нь төсөв мөнгө зардал нь яах, энэ төлбөртөө төлбөргүй байх юм уу, ээж аваас нь гаргуулгаагүй гэдэг маш олон зүйлүүд нь зөвхөн хүүхдийн эрхийн тухай хууль дээр ерөнхий байдлаар бичээстэй болоод энэ хэрэгжихгүй байна. Тэгэхээр ийм зүйлүүдийг бол бас зайлшгүй бас анхаарч явах ёстой юм. За тэгээд яг зөвхөн бие даасан хуультай байх үгүй юу, олон жижиг хуулиудаар яг хууль хэрэглээний явцад бол бас жоохон хэцүү байдаг. Уг нь ээж аав нарт бас нэг хуулийг хараад ч юм уу, сургууль мужуулагчид нэг хуулийг хараад явхад их амар. Хүүхдийн эрхийн тухай хууль дээр яг нэг бүлэг оруулж болох боловч за бас яг зүгээр би бол нэг 20 зүйлтэй хууль бол боловсруулсан байдаг. Надаас бас энэ хуулийн төслийг бас авч болно шүү гэж би хэлмээр байна. Тэгээд ерөн зүгээр яг илүү их зүгээр зохион байгуулалтын асуудал талтай байгаа шүү. Эрүүгийн гэдэг юм хууль зүйн хариуцлагын хувьд бол байгаа, ерөнхийдөө байгаа. Гэхдээ энийг тодруулж өгөх зайлшгүй шаардлага байгаа. Гол нь бидэд нэг баахан зохицуултууд хийчихэд энэ дээр төсөв тавьдаггүй. Зохион байгуулалтыг хийх нь ерөөсө хариуцуулж эзэмзүүлж чадаагүй. Агуулга хөтөлбөр нь юу байх вэ гэдэг зүйлийг шийдээг байгаа л гол асуудал байгаа. Тэгэхээр магадгүй энийг суурин газрууд ч байт юм уу, тодорхой эсвэл онлайнаар ч байт юм уу, заавал ээж автаа нь бичлэн сургалтанд сууж ижил илүү үр дүнтэй байх тал руу орд юм байлээ ерөн зүгээр. Тэгэхээр энэ зүйл рүү бас анхаарад бас энэ захим орчиндох асуудлыг бас жоох уялдаатай үзэж болно гэж үзэж байгаа. Тэгэхээр хэдэн хүн болчиход би яг зүгээр ороод эсвэл энэ дээр нь хууль эрх зүйн талаас нь бас оролцоод явж болж байна. Яг зүгээр тэрийг бас харж байгаа тоон бас олдоогүй бол яг бас орж болж шүү л гэж хэлье. За. За тэгээ яг өөрөө чинь ярьж байгаа юутай би санал нэг байна. Тэгэхээр энэ ажлын хэсэг би хууль нь бол байгаад байгаа асуудал ерөөсөө хуулийн хэрэгжилтэн дээрээ тэрэнд хандах хандлага дээрээ зарим юмн дээр үл тоомсорлох асуудал. Тэгээд тэр нь багш нарын асуудал биш. Багш нар хөрхий сургууль дээрээ бүгдээрээ юм хий гэж бодож байгаа боловч яг амьдрал дээр юу байгаад байна гэхээр айгүй олон эцэг эхчүүд сургууль дээр болж байгаа асуудал бол багш нарын асуудал гээд гэтэл хүүхдийн зан авир төлөвшсөн зан авиртай холбоотой асуудал бол нэр л эцэг эхчүүд өөрсдөө оролцохгүй бол энэ жишээлүүд шийдэхэд маш хэцүү. Гэх мэт ингээд өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилт талаас л илүү их юу гаргая гэдэг. Тийм учраас нөгөө тогтооллын төсөл боловсруулъя гэдэг. Тэгээд хууль хэрэгжүүлэх байгууллагуудад нэмэлт рекомендац зөвлөгөө өгөх ийм талаас нь бодож байгаа юм. За Нарантай гүшэнд нэг микрофоныг өгье.